За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За ган хуй 360 явуулын станц өнөөдөр Чикаго хотоос. За ингээ мэрэгжлийн хуульч баяр жаргал. За цэгц хуулийн фирмийн баяр жаргал хуульчтай бүр ингээ зорж ирээд. За тэгээ ямар асуудлаар ярих гэхээр одоо Америкийн нэгдсэн улсад нөгөө шинэ ерөнхийлөгч гарч ирснээс болоод за Эстони гэж ихэнх цагаачлалын асуудал одоо бүр оронгоор эргээд байна. Тэгээ энэ талаар яг одоо шинэ апдейт шинэ мэдээлэл ингээ монголчуудаа хөрөх үгийг яг мэрэгжлийн үнээс нь авъя гэдэг. Өнөөдөр баг ингээд танах руу ирэх гэж баг 45 минут. Тэгээ нэлээд цаг зарцууллаа. Тэгээ нэг иймэрхүү одоо гоё бичлэг болох байх гэж найдаж чинь. Тэгээ манайхан бас бичлэг үзээ сайхан лайк, share, comment хийгээд тийм ээ. За тэгэхээр эхний асуулт одоо ингээ хэдүүлээ. За одоо хоёлаа өстө бүр гоё зэгцтэй явчих. За ерөнхийдөө цагаачлалын асуудал одоо манайхан бол цагаачлал гэхээр гаднаас ирсэн хүмүүсийг л цагаачлаа. Гэтэл цагаачлал нь дотроо ингээд зөндөө олон төрөл байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд одоо хүмүүстээ бүр ойлгомжтой байх үүднээс одоо нэг хэлээр ингээд гүүгээд ороод ирсэн хүмүүс гэдэг нь шүү дээ. За ерөнхийдөө монголчуудад бол нэг хамаагүй баг. Тэгэхдээ бас 100 тонны хүмүүс байгаа. А нөгөө талд нь одоо жинхэнэ нэг визтэй албан ёсоор ороод ирсэн хүмүүс. Тэгэхээр одоо бүр эхлээд нэг хэлээр ингээ гүүгээд ороод ирсэн хүмүүсийн хувьд ямар төрөл байгаа. За тэр хүмүүс өнөөдөр яг энэ цагаачлалын бодлого дээр за яг ямар хөө байдалтай байна энэ талаар. Зөв. За. Тэгэхээр тэр хэлээр гүүгээд ороод ирж байгаа хүмүүс чинь бас хоорондоо хоёр бүлэг хуваагдаж болно гэсэн үг. Тэгэхээр зарим нь бол ерөөсөө тэр хэлийн шалганаар бүртгэлгүйгээр шууд гүүгээд ороод ирж байгаа. Нэгүүгээр хэлбэл нууцаар хууль бусаар авч ирж байгаа гэсэн үг. Тийм ямар ч бичиг өргөдөг байхгүй. Нөгөө бүлэг нь болохоор хэлийн шалганаар орж бүртгүүлж байна. Нэр усаан бүртгүүлээд ингээд орж ирж байгаа. Бас тийм үү. Тийм улсууд бас байна. Тэгэхээр аль алинд нь бас цөөнч гэсэн Монгол улсууд бол байдаг юм байна лээ. За. Манайд бас хандж исэн зөвлөгөө үйлчлэг авч исэн энэ улсууд бас байдаг. За. Тэгэхээр аль тал дээр нь бас мэдээлэл байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр бүлэг улсууд immigration ICE-д баригдвал одоогийн уур амьсгал одоо Трампын засаг захиргааны дор үүсэж байгаа шинэ одоо нэн шинэ гэх үү. Сүүлийн 1 сар энэ туршид одоо болж байгаа энэ бужигнаантай үед юу тохиолдох вэ гэсэн асуулт байна тийм байх. Тэгэхээр энэ улсууд баригдаад ирэх юм бол юунд ICE маань юунд хорж байгаа. ICE detention center-уудыг одоо хорин штэ. Тэгэхээр хорсон хойноо бол эднүсийг одоо шууд ачаад явуулчих одоо бас болцоо байхгүй. За. Гэхдээ төрөвчлсөн expedited юу бол арга хэмжээ одоо кейсийн шийдэх арга хэмжээ expedited бол арга хэмжээ авагдах нь бол гарцаагүй. За тэгэхээр одоо ингээ гүүгээд ороод ирсэн. За тэгээ бүртгүүлээд ороод ирсэн. Энэ хүмүүс чинь дотроо хоёр төрөл байгаа байна. Нэг нь болохоор одоо болтол ерөөсөө хүнд үзүүлэх ямар ч бичиг баримт юу ч байхгүй. Нэг төрөл байгаа. Нөгөөх нь болохоор орж ирэнгүүтээ одоо улс төрийн орогнол инээтрээд хандаад. За тэгээ нэг шүүхийн одоо юу дээ интервью инээтрээ хүлээж байгаа нэг хүмүүс байгаа байна. За энэ дотор бас цөөхөн ч гэсэн монголчууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас ялгаа гарч яах нь яаж одоо гарсан тохиолдол. Одоо жишээ нь тэр хэлийн шалганаар одоо бүртгүүлээд ороод ирсэн тийм нэр ус тодорхой болсон гаруй нэг араад авцсан улсууд маань асайлмын ярилцлагын шатнаас өмнө ярилцлаганд орж амжаагүй байгаа улсууд бас байна. Нөгөө бүлэг нь болохоор бас ярилцлаганд ороод татгалцсан хариу авахаар immigration шүүх рүү явж байгаа шүү дээ. Тийм. Immigration шүүх дээр очиод ирээдүйн court date авцсан байна. Одоо individual хурал буюу final хурлынхаа date-ийг авчихсан. Ийм улсууд байгаа байхгүй. Тэгжээтэл энэ хоёр бүлгийн эхний тэр интервьюганд ороогүй байгаа хүмүүсийг бариад авсан бол хорж агаад immigration шүүхтэр одоо шилжүүлээд одоо тэр чинь интервьюний шатыг нь алгасаад ярилцлаганд ороогүй байгаа шүү дээ. Интервьюгийн шатных нь алгасангуудаа шинээр removal case үүсгээд шүүхтэр immigration шүүхтэр үүсгээд тэгээд тэр үүсгэсэн кейсээ маш богино хугацаанд одоо expedited хэлбэрээр богино хугацаанд шийдэж байгаа байхгүй. Богино хугацаанд гэхээр ерөнхийдөө за хамгийн богиндоо 3-7 хоног гэдэр болсон кейсүүд эдгээр бас мэдээлэл байна. Ийм богино хугацаанд шийдэх болцоод болж байгаа байхгүй. За тэгэхээр араа ингээ дахиад одоо хүмүүстэй дахиад нэг юм ойлгомжтой. Одоо нэг асилумд хандах чи одоо ингээд хид үе шат байгаа дээр. За эхлээд одоо бичиг баримтаа өгчлөө. Тэгээд дээрэс нь дараагийн үе нь болохоор нэг интервью гэдэг одоо ярилцлаганд орох үе. Тэгвэл тэр ярилцлаганд орох үе чинь бас болоогүй байх тохиолдолд хүмүүс чинь ажлын эрхээ авчаад байгаа шүү дээ.
Тэгнэ. Ажлын эрхээ авцсан тэгтээ ярилцлаганд ороогүй нэг юм үе байгаад байна. А ярилцлаганд орчоод одоо ярилцлаганаасаа татгалзаа шүүх рүү шилжчихсэн бас нэг үе байгаад байна тийм. Тэгсэрний ажлын эрхтэй. А тэгээ шүүхээс татгалцсан бол одоо нөгөө final removal inetray гэдэг одоо 14 хоногийн хугацаа авчихсан тийм ээ. 30 хоногийн хугацаа. Тэгэхээр одоо миний ойлгож байгаагаар бол одоо нөгөө одоохондоо одоо интервьюд ороогүй эсвэл интервьюээс ороод дараагийн шүүхийн хооронд явж байгаа хүмүүс тийм ээ. Гэхдээ ажлын эрхтэй ийм хүмүүс баригдсан тохиолдолд за ямар ч байсан нэг тийм шүүхээр бол орох юм байна. Гэхдээ хурцсгсан хэлбэрээр тийм. Тэгээд тэндээсээ нэг шийдвэр гараад явах хэсгээ шийдэн. Тэгнэ гэсэн үг. За тэгвэл одоо ийм тохиолдолд эргэсэн тохиолдолд одоо нөгөө янз бүрийн одоо бонд тавиад гарах ч юм уу одоо тиймэрхүү боломж байна уу? Одоо Монгол хүмүүсийн хувьд ч тийм. Тийм Монгол хүмүүсийн хувьд тийм. Тэгэхээр ер нь Монгол зам монголч гэхгүй нэг адилхан холбооны хууль үүсэж байгаа юм. Тэгэхээр тэрнийхэн тухайл яриад явсан юм байна. Тэгэхээр бонд тавих юунд маань бол онцгийн өөрчлөлт ороогүй гэсэн мэдээлэл байна. За. Хуучин одоо саяны нэн шин бужигнаан болохоос өмнө үйлчилж исэн хууль болохоор бондыг бол одоо тодорхой нөхцөл биелүүлсэн хүмүүс хангасан улсууд нь бондын одоо үнийн дүн оноогод тэр үнийн дүнгээ тавьж чадсан улсуудын суллаад кейсэн шийдэж дуустал гадуур тавиад явуулж байсан гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр гэмт хэрэгт орооцолдоогүй ажил хөдөлмөр эрхэлдэг үндсэндээ ийм улсуудад бол бондыг тавиад өгч байсан байхгүй. За бүр тэрнээс өмнөхөн бол бүр бонд тавилгаагаар гарын үсгээр нь энэч тавиулаад одоо цэвэрхэн рекордтой өгөхнийг бол тэгжсэн практис байсан. Нэг одоо саяхныг хүртэл. Тэгэхээр одоо бол тэр юугаар гарын үсгээр тавьж явуулах практисыг бол эсрэг байгаа юм байлээ. Одоо өмгөөллийн эсрэг байгууллага чинь DHS шүү дээ. DHS-ийг төлөөж байгаа одоо хуульчд байгаа. Тэр хуульчдын баримталж байгаа баримтсаар бол заавал одоо ямар нэгэн кэш бонд тавина гэж. Тэгэхээр үндсэндээ товчхондоо юу гэж ойлгогдох вэ гэхээр гэмт хэргийн ямар нэгэн рекорд байхгүй хүмүүс бол харьцангуй бага хэмжээний бонд maybe 2500-аас 3500 заа 4500 гэдэг. Ямар ч байсан боломжтой тийм ээ. Аа. За жоохон Крeml рекорд орсон, амтан цодсон, хулгай зэлгийн хийсэн ч гэдэг юм уу тийм. Ийм эрүү ялангуяа felony recordтэй улсууд ороод ирэх юм бол тэднээсийн бондын хэмжээ нэгдүгээрт явууд тавилаа гаргалаа гэхэд их өндөр high bond гэж. 10,000 юм уу түүнээс дээш. Гэхдээ гарах магадлал жоохон бага байх. Тий, бага болно гэсэн. Тэгэхээр ер нь одоо DUI тааж гэдэг юм уу, тий хүн амтан цодсон ч гэдэг юм уу, нийгэмд тавиад явуулчихад ирээдүйд хор уршиг тарих болцоотой улсуудыг бол гаргахгүй ч байх хэрэгтэй байхгүй. За. За тэгвэл нэг их асуудлыг ингээд ойлгож чинь нэг одоо хэлээргүйгээд ороод ирсэн хүмүүс. За одоо тэгвэл хоёр дахь бүлэг хүмүүс нь одоо манай монголчуудын баг 99% байгаа. Нэг албан ёсоор одоо визтэй ороод ирсэн ийм хүмүүс. За энэ хүмүүс нь дахиад дотроо 2 3 төрөл байж байгаа. Тэгж юм. За ерөнхийдөө бол одоо ямар ч үзүүлэх бичиг баримт юу ч байхгүй. За эсвэл одоо нэг asylum гэдэг улс төрийн оргонол тандцсан. За гэтэл яг саяныхаа юугаар одоо нэг интервьюгаа хүлээж байгаа тэр орондоо ажлынхаа эрхийг авцсан. За эсвэл интервьюгээ даваад шүүх рүүгээ явцсан. Эсвэл одоо шүүхээсээ final болсон. За ийм хүмүүсийн хувьд одоо зөв эхнээсээ эхлэе тийм бичиг баримтаа орж ирсэн мөртлөө визний статусгүй харалтсан тийм. За өстэй юу ч байхгүй тийм. Мөртлөө asylum ч байхгүй тийм. Оргонол маргал юу ч байхгүй тийм баригдсан. Тэгэхээр энэ баригдсан улсуудыг түрүүний айс барихаар адилхан нөгөө бүлэг улсуудтай адилхан авчраад immigration аль оронтой байгаа immigration jailтэй бариад хорж байна. Тэгэхээр энд хоригдох үед одоо нөгөө хүмүүсээс одоо айсийн офисерууд асуулт асууж байна. Эх орон руугаа буцах одоо буцахад айж байгаа имиж байгаа зүйл байна уу гэдэг асуулт байгаа хгүй одоо энгийн хүний ойлгоцсон тийм мэрэгжлийн хүрээнд бол credible review гэдэг нэртэй credible fear review гэдэг нэртэй ийм процесс байхгүй. Тэгэхээр тэр credible fear review immigration шүүх төр болно тийм. Тэгэхээр үнэхээр энэ хууль заасан дагуу одоо оргонол олгож болох үс хэмжээний ийм онц ноцтой аюул үүсэж чинь үгүй энэ хүнийг буцаагаад явуулчихвал гэдэг асуултанд хариулж байгаа процессыг л тэр credible fear review гэдэг. Энэ шатаанд давчих юм бол immigration шүүх дээр кейс үүсгээд тэгээд тэрийг expedited хэлбэрээр одоо хурдан хугацаанд шийдэхин төлөө ийм зорилготой л ажиллаж байна л да.
зөв. Immigration тийм. Тэгвэл ямар ч байсан боломж байж л байгаа юм байна. Тийм байж болно шүү дээ тэр чинь. За. Нэгдүгээр зөвхөн тэрэн дээр бол дээрэс нь ганцхан оргонол гэсэн чинь бас байхгүй. Бас нэг тохиолдолд одоо хилээр шалгуулад ороод ирсэн оргонолд хандаагүй мөртлөө одоо Америк нэгдсэн улсын иргэн хүнтэй гэрэлтсэн улсууд явж байгаа тийм. Гэрлэх шатандаа орцсон, гэрлэхэд ойрхон төлөвлөгөө гаргацсан ийм улсууд явж байгаа тийм. Тэр мэтчлэн улсууд бол бас арга чарга бас байгаа байхгүй юу? Байж болох байхгүй юу? Дээрээс нь нөгөө улсууд чинь зарим нь энд ирээд одоо cancellation of removal-ыг хангацсан, болцлыг хангацсан улсууд бас байна. Тэр cancellation of removal дотор чинь гол шаардлагууд нь энд орж ирээд 10 жил амьдарсан дор хаяж. Баригдтлаа 10 жил гэсэн үг байхгүй. Дээрээс нь онц ноцтой гэмт хэргийн одоо рекорд бол байхгүй. Ялангуяа одоо сэдэл буруу кейс гэж ярих юм да Монголоор орчуулахад. Хулгай. Одоо зэрлэг догшин балмад одоо кейсүүд байна. Нэгүүрэл бол хүн зодсон, халдлага үйлдсэн гэсэн. Тэгэхээр ийм зүйлд одоо холбогдоогүй хулгай хүртэл ордог, тэгээ татварын задлан хүртэл ордог. Ийм юмд орооцолтойгоо цэвэр рекордтой. Дээрээс нь Америк нэгдсэн улсын иргэн дор хаяж нэг хүүхэдтэй. Хэд хэдэн хүүхэдтэй байгцсан сайн юм аа. Эсвэл эцэг их нь зарим ховор тохиолдолд эцэг их нь юу сэтсэн болсон тохиолдол байдаг. Тэгэхээр ийм тохиолдол байгаа бол тэр cancellation of removal-ing одоо хамгийн наазахын босго шаардлагыг хангаж ирэх гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм хангацсан байгаа хүмүүс бол бас учиртай гэсэн. Учиртай гэдэг маань 100% хандсан хүн болгон авч ийн гэсэн үг биш. Ялангуяа хамгийн тэр босгоноос дараагийн босго шалгуурууд нь тэр Америк нэгдсэн улсын иргэн хүүхэд юм уу эцэг их нь ямар нэгэн ноцтой medical record, medical condition одоо өвчний онш тавигдсан гэсэн үг. Ийм байх юм бол бас арга чарга байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө одоо миний ойлгож байгаа бол урд нь одоо ингээд нэг асуудлыг шийдэхээ бүр хэдэн жил хүлээдэг байсан бол одоо ингээд хэрэг баригдчих юм бол бараг л нэг хурцсан хэлбэрээр л маш богино хугацаанд. Гэхдээ энийг нотолж чадах юм бол бараг л боломж гараад ирнэ. Гэхдээ тэр бол маш хэцүү болохоор ерөнхийдөө бол хүмүүсийн хувьд бол одоо стон нотлох баримтуудаа маш сайн бэлтгэл асуудал гарвал ямар хуульч руу яаж хандах уу? Тий, яг үнэ. Тийм ээ. Тэрийг л ер нь бэлтжих нь л одоо тий. Ер нь ямарваа нэг юм боллоо. Тэгэхээр ингээд шууд ачигдж байгаа улсууд чинь бол жинхэнэ deportation order авчихсан улсууд байж байгаа. Манай монголчуудын дунд чинь тий одоо нэг хамгийн дээш нь тий. За нэг deportation order аваад тэр ордерынхоо одоо immigration шүүхтэр гаргаж байгаа шүү дээ. IJ immigration judge гаргаж байгаа. Тэр judge гаргасны дараа 30 хоног өгдөг байхгүй юу? 30 хоногийн дотор дав заалдаж болно. Дав заалдаад ялагдсан улсууд байна, дав заалдаачгүй ч улсууд байна. Тийм ээ. Тэгэхээр энэ улсууд бол тэр хугацаагаа өнгөрцөн 30 хоног өнгөрцөн дав заалдаагүй эсвэл дав заалдаад ялагдсан бол тэр immigration judge-ийн тушаал хүчин төгөлдөр болдог байхгүй. Тэгэхээр тэр live одоо immigration judge-ийн ордертой хүнийг бол одоо ямар ч арга байхгүй. Энд нэг 60 орчим хорж явах шиг байна. Тэгэл тэр баригдах юм бол тэгэл ер нь асуудал. Нутаг руу онгоцонд хүчээр суулгаад явуулж яах гэсэн үг л дээ. За тэгвэл хоёул баг нөгөө саяны ярьжсэн эхний үеэ сүүлийн үеэ ярьчлаа. Одоо дунд нөгөө интервьюдээ хүлээж байгаа эсвэл нөгөө шүүхийн ордер гарсан. Тэгэхээр ерөнхийдөө эхнийхтэй баг хамаарч ийн гэсэн үг. Яг ижил төстэй процесс. Тийм ерөнхийдөө төстэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс ер нь л тэгэл одоо бол нэг манайхан ч яриад байж та би асylum тандцсан. За дээрээс нь янз бүрийн гэмт хэрэгт ямар ч юмд орооцолдоогүй. Тэгэхээр одоо нэг low priority гэдэг намайг бол барихгүй гэдэг. Гэтэл одоо яг team юм бол байхгүй. Low priority гэдэг чинь long time ago байсан. Олон саяхны юу чинь энэ бүжигнаан чинь бол team байхгүй болсон шүү дээ. Одоо бол ерөөсөө team байхгүй. Баригдуул тэгэл ерөөсөө барьж байна. Ямар ч одоо рекордгүй эсвэл одоо маш хөнгөн рекордтой нэг цагдаатай маргасан ч гэх шиг те. Эсвэл ерөөсөө цэвэр рекордтой хүнийг ч баривчилж байна. Тэгэхээр ерөөсөө бараг л зүгээр үзэмжээр л. Тий. Гэрийнх нь гадаанаас ч барьж байна. Одоо тэр такси Uber-ийн лотноос ч барьж байгаа. Тий. Wait station-ээс ч барьж байна тий. Та өөрөө мэдж байгаа тий.
Дээрээс нь нөгөө одоо энэ чинь Чикагоч баг 9 сарын 3-наас энэ ICE одоо ирээдлэг гээд. Тэгээ хүмүүс бол ойлгохдоо урд нь бол ерөөсөө энэ ICE-ийн Чикагод байдгүй гэж байгаа одоо байгаад тэгээ 45 хоногийн дараа явах юм гээд. Хүлээгээд байна. Тэр нь шиг тийм байна. Тэгээ гэтэл энэ талаар тэгэхээр энэ бол буруу ойлгоц. Үндсээр буруу ойлгоц байхгүй. ICE-ийн офис бол field office одоо томоохон хотуудад одоо бүгдэнд нь байсаар ч ирсэн. Одоо ч байсаар байна. Ирээдүйд ч байсаар байх болно. Энд чинь одоо хамгийн чухал одоо бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг штэ иммиграшн. Тэгэхээр саяны энэ бужигнантай холбоотой нэмэгдэл хүч ирсэн. ICE-ийн бусад одоо хотуудад байгаа арай ажлын ачаал багтаа стейтүүд хотууд байна шүү дээ. Тэндээс нэмэгдэл хүч ирж байгаа байхгүй. Чикагод болсон операшнуудад одоо би хойшоогоо гэдэгцсэн биш үү? Зүгээр. Тэгэхээр тэр Чикагод болсон операшнд одоо дэмжлэг үзүүлэх зорилгоор одоо богино хугацааны томилтоор ирж байгаа. Богино хугацаа гэдэг маань тодорхой бос хугацаа шүү. Яг тийм тодорхой хугацааны дараа тэр нэмэгдэл хүч буцна гэж ойлгоц. Одоохондоо гараагүй байна. Тэгэхээр одоохондоо бол тэр нэмэгдэл хүч буцсан гэсэн мэдээлэл гараагүй байна. Нэмэгдэл хүч буцсны дараа бол үндсэн бүрэлдэхүүн хэвээрээ үлдэнэ. Одоо тэр полисид нь л өөрчлөлт орохгүй юм бол тэр барих тавих юм хэвээрээ л үлдэнэ. Тэгэхээр полиси бол одоо өөрчлөгдөхгүй тодорхой. Цар хүрээний хувьд л арай богсож шүү дээ. 100 офицертай үлдэнэ л гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр одоо нэмэлт хүч нь ер нь хэдүүгээр буцна гэсэн тиймэрхүү тийм мэдээлэл бол гараагүй. Энийг нууцлаа шүү дээ эднес чинь, тийм government чинь. За. Тэгвэл тэгээд ерөнхийдөө бол асуудал их л хэцүү л байгаа юм байна. Тэгээ манайхаа яг зүгээр бэлтгэлтэй байгаа материалаа бүртгээд яг ийм тохиолдолд одоо ингүүл яах вэ? Тэрийг бас төлөвлөчих юм бол магадгүй нэг асуудал одоо шийдэх гэж маш хэдэн жилээр хүлээдэг байсан бол бэлтгэлтэй хүмүүс бол ер нь богино хугацааны дотор баг кейсээ ялаад цаашаа явуучих тиймэрхүү боломж байж болно шүү дээ. Одоо жишээ нь түрүүний cancellation of removal-ийн болцлыг хангацсан улсууд нэлээд бий. Тэг нэлээд байдаг байхгүй юу? Тэгэнгүүтээ тэр чи одоо янз бүрийн асилум тандах гэх тэгэхээр янз бүрийн кейс нэгдэж өгөхгүй. Одоо тэгэл гацаанд орсон хүмүүс байгаа. Одоо бол тэрийг өмгөөлөд тэрийг ялах кейсүүд байна шүү дээ. Тийм байна. За Монгол хүмүүсийн хувьд за бас нэг хэтрхээ хувийн болчих магадгүй. Тэгвэл яг зүгээр нэг ерөнхийгээр одоо баригдaltaй одоо энэ баримтчилгаа ихсэж гэнэ үү яаж гэнэ. Тийм. Одоо миний ажиглаж байгаа бол мэрэгжлийн хүрээнд ажиглахад те манай дээр эхэлсэн кейсүүдтэй байсан улсууд бас баригдсан улсууд мэрсээр гарч байна. Өөр одоо ганц над дээр биш өөр лойерууд одоо дээр явж байгаа кейсүүд байна шүү дээ. Тэр кейсүүд дээр ч гэсэн барьсан улсуудын мэдээлэл надад ирж байна л да. Тэгэхээр зөвлөгөө үйлчлэгээ авж байгаа улсуудын тоо бол эрс нэмэгдэж байгаа учраас би бас тэрэн дээр нэмэгдсэн байна гэж хэлэхэд одоо буруутгахааргүй бол байна л да. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бол бодит юм болчиход байна. Тэгэхээр хүмүүсээ одоо ер нь жоохон тийм болгоомжтой тий. Тэр нотлогдоогүй цуугүй ш бодиттой одоо амьдрал дээр эргэж байна. Тийм болохоор би одоо нэг танаас яг одоо мэрэгжлийн хуульч хүнээс ирээд яг нэг өнөөдөр хууль хэрэгцсэн. Тэгэхээр одоо хоёулангийн ярьж байгаа миний бодлоор их гоё зэгцтэй их дайжгүй гоё мэдээлэл түгээчлээ гэж бодож байна. Тэ. Тэгээ нэгэнт хуульч дээр ирснээр дахиад нэг жоохоо одоо таны цаг зав юу вэ? Одоо нэг тараагчдын асуудал одоо хэцүү байгаа шүү дээ, тэ. Одоо нэг мэрэгжлийн жолооч нар CDL холдор гэдэг. За тэр нь урд нь яг нэг бичлэг үзэж байгаа хүмүүст бас жоохон тодорхойлоод. Энэ яаж исэн гэхээр одоо Америк иргээс бол ногоон карттай хүмүүс авч болдог. Дээрээс нь одоо нэг орогнолт хандчаад одоо бичиг баримтаа ингээ хүлээж байгаа. Одоо тэр чинь бараг 10 жил үргэлжилдэг. Тэгээд тийм ажлын эрхтэй хүмүүс нь одоо нэг жолооны одоо үнэмлэх авч болоод байсан одоо бол болохоо байсан. Гэхдээ одоо саяны нэг хууль гарахаас өмнө бараг л 7 хоногийн өмнө ч юм уу сунгууцсан одоо 4 жилийн хүчинтэй гэсэн CDL-тэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Гисэн ирнэ одоо маш олон хүмүүс одоо маш олон жолооч нар яг одоогийн байдлаар Оклахома юм уу Texas явах юм бол одоо тийм ажлын эрхтэй хүмүүсийн нэг юу CDL-ийг цуцалж байгаа downgrade болгож байгаа гэдэг. Гэтэл яг тэр хоёр стейтэд байгаад байна уу? Эсвэл одоо бусад мужуудад яг яаж ийн? Одоо яг ийм хүмүүс ийм одоо нөгөө CDL-тэй болцсон хүмүүс яг юу анхаарах хэрэгтэй байна одоо. Тэгэхээр холбооны government-ийн зүгээс Трампын засаг захиргааны зүгээс бүх 50 стейтэд одоо тулгын шаардах бичиг хүргүүлсэн гэсэн үг байхгүй. Эсвэл одоо та нарын CDL-ийн одоо бүртгэлийн журмаа
одоо манай government-ийн шаардж байгаагийн дагуу өөрчил эсвэл холбооны government-аас танай state-д олгож байгаа ялангуяа highway-тэй холбоотой одоо тусалцаа санхүүгийн тусалцаа дэмжлэгүүд их өгдөг юм байна л да. Тэрийг өгөхгүй таслана гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр их хэмжээний мөнгөө алдахгүй тулд state-үүд бол бүх 50 state-үүд холбооны government-тай хамтарч ажиллаж гин гэсэн үг тэднүүсийн одоо шаардсныг биелүүлж гинэ гэсэн ойлголт байна. Тэгэхээр том одоо өнгөрсөн зуны үйл явуулсан тэр холбооны government-ийн зүгээс явуулсан мөрдөн шалгах үйлчилгээний ажиллагааны улмаас одоо томоохон 4-5 state-үүд одоо таны дөрөвний ярьсан Texas-ыг оролцуулаад California, Washington, New Mexico гэх мэтчлэн энэ state-үүдүүд бол илүү алдаа дутагдал гарсан юм байли л дээ. Тэгэхээр осол гарсан. Хүний амир эссэн учраас. Тэгэхээр энэ state-үүд илүү одоо хатуу шаардлага дээр тавьж байгаа юм байна лээ. Тэгэхээр миний түрүүний таны асуултанд хариулахад бол бүх state-үүд бол тэр шаардлага нь ерөнхий шаардлага нь бол адилхан байна. Тэгэхээр одоо жолооны үнэмлэхийг одоо non domicile тий жолооны үнэмлэхтэй байгаа хүн одоо нэг expire болох хугацаа байгаа шүү дээ 26 онд ч гэдэг юм байна. Одоо 2 жил 3 жил аваад. Тэгэхээр энэ хугацаа юм уу 1 жилийн хугацаа хоёрын хооронд аль богино гэж байгаа. Тэгэхээр 1 жилийн хугацаанд нас өмнө expire болж байгаа улсууд байгаа шүү дээ хугацаа дуусч байгаа. Тэгэхээр тэр улсуудыг renew хийхгүй downgrade болгоод явуулчих чинь гэсэн үг байхгүй. А 1 жилээс цаашаага expire хийж байгаа улсууд бол 1 жилээс илүү цаашаа явахгүй байхгүй. Хүчээр наан барьж авна гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо хараа ингэж байна л да. Одоо Oklahoma ч юм уу Texas оронгуудаа CDL үнэмлэхтэй байгуут нь наад чи бол illegal одоо чи угаас авах ёсгүй өнгөтэй шууд cancelдаад ингийн үнэмлэх болгоо явуулж. Одоогор бол Illinois-д бол CDL ингэж яваал байна л бусад мужуудад. Тэгвэл Illinois-д бол манайд ирсэн мэдээллийн дагуу би өөрөө одоо DMV дээр очиж үзсэн биш. Манайд одоо ирсэн бодиттой мэдээлэл байна. Энэ мэдээллийн дагуу бол юуг нь яатсан байна лээ. Downgrade хийсэн байна лээ. Одоо Illinois-д хүрчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол Америкийн одоо альч мужуудад тэгээд энэ бол бас бодит. Энэ бодиттой хэрэг болж байна. Заримд нь одоо захиа гэрийнх нь аягаар захиа санаа хөргүүлсэн энэ мэдээлэл байгаа гэсэн. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө энэ хүмүүс бол тэгэл баталгаагүй л болчихж байгаа юм байна тий. Тэгнэ гэсэн. Дээрээс нь одоо ингээ баригдсан тохиолдолд одоо жишээлх юм бол өнөөдөр Индианад нэг юм Blitz гээд 170 хэдэн truck driver баригдсан гэдэг. Тэгсэн чинь illegal байсан гэдэг ингээ зураг мургийг тавьсан бахаа. Тэгэхээр одоо яг ингээ энэ asylum case-тэй ингээ үнэмлэх авчаад барай явж байгаа хүмүүсийг одоо illegal гэж хуулийн хэллэгээр тэгж ойлгох юм уу? Одоо юу гэсэн үг вэ? Тэгнэ. Тийм үү? Ер нь хууль нь тэгж хэлэх эрхтэй. Тэгэхээр тэгээ нэгэн талаа тэгж хэлэх хэрэгтэй юм чинь одоо тэд нэр барих хэрэгтэй, канселдах хэрэгтэй. Тэгж хэлээс гараад. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ truck driver-ууд бол маш болгоомжтой баг л ажилласаа баг л ер нь болцсон л дээр. Asylum хандна гэдэг хуулийн дагуу asylum хандж байгаа болохоос биш яг legally амьдарч ийн гэсэн үг шүү байхгүй юу? Тийм ээ, тийм ээ. Хуулийн дагуу asylum хандсан yes үнэн. Тэгсэн мөртлөө illegal амьдарч байгаа. Статусгүй, визний статусгүй амьдарч байгаа бол энэ illegal. Тэгэхээр ганцхан энэ truck driver биш ерөөсөө түрүүний дээр asylum хандсан бүхэл хүмүүс ерөөсөө зүгээр л хандсан болохоос яг статусын хувьд бол illegal. Тийм. Тэгэхээр тэр одоо тэр immigration болохоос биш. Тийм. Тэгэхээр immigration бол одоо хэрэг хүсэх юм бол зүгээр бариад явуучих хэрэгтэй юм байна, тийм ээ. Тийм, барих бол хэрэгтэй байлаа. Яг зүгээр шууд онгоцонд очих хэрэггүй л дээ. За. За тэгээд ямар ч байсан нэг товчхон ч гэсэн бас болцооны мэдээлэл түгээсэн байх гэж бодож байна. Танд нэмж за одоо нэмж хэлэх юмч одоохондоо алга шивдээ. Ерөнхийдөө нэг анхааруулах зүйлүүд байна. Ерөнхийдөө ICE маань одоо гэрээ хаягаар гэртээ байж яхад ороод ирвэл яах вэ? Хаалга төгшвөл яах вэ? Гэдэг нэг асуулт бол банк тавигдчих байдаг тий. Тэгэхээр би тэрний товчгоо хариулчихъя. Хаалгыг бол нээж өгөхгүй байх эрхтэй. Тэрийг бол одоо эвдээд ороод ирэхгүй байхгүй юу? ICE маань. Тэр лөө одоо эвдээд орохын тулд шүүгчийн одоо warrant active warrant байх хэрэгтэй. Шүүгчийн. Тэгэхээр тийм warrantгүйгээр эвдэж орохгүй учраас гарч ирэхэд бол зал хэрэглэхийг бол хуулиар хариулсан юм байдаг.
тийм ээ энгийн хувцастай очиод одоо юу гэдгийг танай гадаа таны машиныг одоо би санамсргүй мөрөгчлөө тий. Одоо юу гэдгийг иншүрэнсийн чинь мэдээлэл авлаа солилцчих гэдэг юм өмнө. Энэ бол зал хэлхийг хувьлаар харуулж болохгүй. Хариулсан байхгүй. Тэгэхээр танихгүй хүн л хаалган дээр чинь миний зөвлөгөө бол хаалган дээр ирэх хэл юм бол тэрэн дээр ямар ч юу ч ярьсан байсан нээж болохгүй. Хаалгаа нээж болохгүй, хаалгаа гарч болохгүй л байхгүй. Тэр байтугай тэр үнтэй ярихгүй ч байх хэрэгтэй та. Одоо нээсэн тохиолдолд яг уу сүрч хэрэл гаргачих уу? Нээсэн тохиолдолд бол тэдэн сүрч хэрэглэх болцоод байна шүү дээ. За наач ястаа гоё зүйл. Хаалганаас гадаа гарчвал бүр ийзээ болчихно. Одоо энэ бизнесүүд байгаа даа нэг хумсны салонууд. Одоо жишээлх юм бол ингээ хумсны салон бизнес ингээ баахан хүмүүс ээж идэл айс ороод ирвэл яах вэ? Хумсны салонд айс ороод ирэх юм бол тэр одоо энэ чинь нөгөө хувь хүний гэр биш байхгүй бизнес гэдэг учраас тэн дээр бол арга хэмжээ авах одоо язаарлагдана л да. Тэр улсуудтай хамтарч ажиллахаас арга байхгүй. За. Тэнд байгаа улсуудын бүх бичиг баримтуудыг шалгадгаараа шалгаж шалтгаална. Хамгийн сүүлд нэг бичлэг үзчихсэн чинь нөгөө дэлгүүрт орж ирээд ингэсэн чинь нөгөө энтгэх хүн private property. Тэгээ чи энд you are not allowed to be here. Тэгээ гаргаад нөгөө айсыг тэнгүүт айс нь гараа авчижсэн байхгүй. Тэгэхээр би бас бодохдоо бас нэг тийм хуулийн юм байд юм болоо. Яг тэр хувийн бизнес дээр. Тэгэхээр тэр болоо тэр зүгээр бичлэг юм байна тийм бичлэг л байна. Тэгэхээр бичлэг байна. Тэрэн дээр яг хувийн бизнес property нь үнэн л дээ. Тэгэхдээ одоо айс бол тэгэл нэг энтгэх you're not allowed here гэхээр тулгууртаагаар авчдаг гэдэр бол би жоохон үнэмшил муутай шиг санагдав. Тийм нөгөө яг тэр зүгээр анхаарал татгсан бичлэг байж магадгүй л дээ тий. Би бол үзээгүй. Тийм гол нөгөө би яг ийм юм болов гэж танаас нөгөө асууж байгаа нь одоо бусад хүмүүст яах вэ? Тэгэхээр ер нь бол бизнес хийж байгаа энэ тохиолдолд бол тэгэл хамтарч ажиллах нь зүгээр юм байна. За тэгээ хамгийн дээр нь одоо ганцхан асуулт айст одоо ингээ баригдахад хүмүүс маш их цугтааж байна. Цугтааж байгаа бууд болсон тохиолдол хүртэл байна. Тэгэхээр хүмүүстэй ер нь юуг зөвлөх вэ? Одоо тийм тохиолдлыг гэж азаа үзэх шаардлага байна уу? Тийм. За би бол тэ зүхтлаа одоо зүхтаараа гэж хэлвэл би хуульч хүний хувьд бол одоо нөгөө хууль зөрчгийг уриалсан хэрэг болох байх тийм үү. Тэгэхээр бас миний өгж байгаа хариулт бас болгоомжтой байхгүй бол бас болохгүй байх. Тэгвэл би тэр буудаж ийн гэдгийг бол би тэр нэг дуулаагүй юм байна, үзээгүй юм байна. Энэ бол illegal хууль бус үйл ажиллагаа. Айс бол хэрвээ буудаад хүний биед одоо хөрөл учруулсан бол энэ байгууллага тэр шийдвэрийг гаргасан гогторсон офицер тий шийдвэр гаргасан одоо супервайзер дарга зэрэгнэр хариуцлуулах хэрэгтэй. Тэгэхээр бол тэр одоо зүхтаж чадж байгаа бол тэгэл зүхтаж чадчих. Ямар ч байсан буудчихгүй л бол тийм ээ. Тий. Буудах бол би тийм юуг гэж үзэж байна. Тэг өчигдрийн нэг бичлэг дээр нэг энэтхэг залуу 21 настай залуу хурдны зам хөндлөн гарч байгаа тэгээ машинт хариулсан бэл. Зөв. Тийм. Тэгэхээр тэгэл нэг тиймэрхүү байдал. Тийм. Энэ дээр маш болгоомжтой байх хэрэгтэй байх. Тэгээд яг зүхтаж чадж байгаа миний хэлэх үг бол зүхтаж чадж байгаа бол сайн л байна шүү дээ. За тэгээд ямар ч үсэн өнөөдөр ирээд асуух асуултаа асуучлаа. Бас товчхон ч гэсэн тодорхой болсон байх гэж найдаж байна. Тэгээ хуульчтай баярлалаа. Тэгээд одоо энэ нөгөө хэцүү цаг үед одоо манайхан тийм ээ энэ баяр жаргал хуульчийн утсыг нь одоо би бас тавьчих доорно. Тэгэхээр яг энэ мэрэгжлийн хүмүүстэй ер нь холбоотой байх хэрэгтэй байдаг. Янз бүрийн асуудал үйл тийм ээ. Заавал нэг орцсон гэлт хүлээлтгүй шиг эртхэн бас нэг залгаа зөвлөгөө аваад тэгээ илүүд одоо бичиг баримтаа ер нь жоохон бэлтжих нь одоо нэг хөвөний үүрэг гэдэг шиг одоо энэ бол яг нэг бодитын болчиход байгаа болохоор хүмүүсээ бас ийм юмд ингээ уриалж байна. Тэгээ хуульчийнхаа одоо энэ уцыг нь тавьчих та бүхэн бас асуулт авах юм бол холбогдож болно өстэй тийм ээ. Тийм болно. Ийм илүүчээд цаг тавиулаад тэгээ зөвлөгөө авчиж байгаа. Тав хоёрын өнөөдрийн ярьсан сэдв бол их ерөнхий талаас нь л яаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ шинэ уур амьсгалтай иммиграшн уур амьсгалтай холбоотой гэр бүлийн кейс болгон өгөгдөл нь өөр юм чинь. Тэгэхээр тэр өгөгдөлтөнд таарсан бас нөгөө бэкап план тий яг муугаар эргүүл би юу хийх хэвтэй, яах хэвтэй, ямар бэлтгэлтэй байх хэвтэй, дараагийн алхмууд нь ямар байх юм гэдэг тал дээр зөвлөгөө аавна гэвэл би татгалзах зөвлөгөө. За баярлалаа. Тэгээд манайхаа
хууль дүрмийн сайхан дагаа тэгээд одоо бол цаг хэцүү болчлоо. Хэвээ алхан бүрээ сайхан анхаарал явуул. Тэгээ одоо хуульчийн зүгээс цаашдаа одоо миний хувьд нэгэн тэнд ирцнийх юун төлөө бас нэг сошиал дээр идэвхтэй хүн билээ. Тэгээ энийг нөгөө ганцхан ингээд мэдээлэлийгээд хүмүүст өргөж байгаа. Энийг бас нэг буйны ажил гэж одоо яваад байгаа. Бас иргэний үүрэг гэж одоо. Тэгээ энийг бас цааш нь үргэлжлүүлээд тэгээ ер нь ингээд янз бүрийн сэдв гарвал янз бүрийн одоо апдейт энэ байдал жоох ингээд өөрчлөгдөх юм бол ойрхон бас гүйж ирээд бай тийм ээ. Тийм болно. Тавс нэг цаг цаваа гаргаад ингээд мэдээлэл өгöd байх юм бол одоо би хиндэ тийм ээ. Ингээ монголчууд би эндээ тусалж яана гэдэг шиг гоё болох байна. Би нэг ажлын завсараа нэг 5-10 минут гаргаад ингээд иймэрхүү байдлаар шийдэж болно шүү дээ. За баярлалаа. За баярлалаа манайхан тэгээ хуудсан мэн сайхан дагаад нэг лайк, шеэр, комент хийгээд. За баярлалаа. Баяр та.